Засгийн газрын эрүүл мэндийн хамгаалч эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг бид олон нийтэд 7 хоног бүр хүргэж байгаа гэлээ. Зээл олголтын хөтөлбөр эхэлснээс хойш эдийн засгаас сэргээж эрүүл мэндийг хамгаалах замун ажлын байрыг дэмжих 3% хүнтэй зээл, Монгол банкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилт, ипотекийн 6% зээл зэрэг одоогийн байдлаар эдгээр зээлүүд иргэд олон нийтэд олгогдож эхэлсэн байгаа. 4-р сарын 6-ны өдрийн байдлаар ажлын байрыг дэмжих зээл болон бусад санхүүжилтийн зээлийн хөтөлбөрөд хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээлэл бид та бүхэнд хүргэе. Эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих 3%-тэй 2 их найдын зээл олгогдож байгаа. Энэ зээлийн хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 30,886 ажлын байрыг хадгалж чадсан байна. Ажлын байрыг дэмжих 2 их найдын зээлийн хөтөлбөр хэрэгжснээс хойш 4-р сарын 6-ны өдрийн байдлаар үндсэндээ 4 дахь 7 хоног дээрээ үргэлжилж байна. 5,525 зээлдэгчид 369.3 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгогдсон байна. Зээл олголтыг бүсчлэлээр наваад үзвэл Улаанбаатар хотод 1993 зээл буюу 177.4 тэрбум Улаанбаатар хотод олгогдсон байна. Харин орон нутагт 3,532 зээлдэгчид 191.9 тэрбумын ажлын байрыг дэмжих 3% хүнтэй зээл олгогдсон байна. Үүний 4,711 зээлдэгч нь иргэнд олгогдсон бол 814 зээл нь аж ахуйн нэгжид олгогдсон байна. Шинээр зээл олгосон 5,301 зээл, дахин санхүүжилтээр 224 зээлийг олгогдсон байна. Ажлын байрыг дэмжих 3% хүнтэй зээлийн тухайд барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд зээлийн батлан даалтын сан 60 хүртэлх хувьд нь баталгаа гаргаж байгаа. Зээлийн хөтөлбөр хэрэгжснээс хойш 2 аж ахуйн нэгжид 148 сая төгрөгийн төгрөгийг зээлийн батлан даалтын сангаас гаргасан байна. Нийтдээ 36,344 зээлийн хүсэлт ирүүлснээс 11,034 нь одоогоор судалгаанд байна. 18,059 судалгаанд ороогүй бол 1,726 зээлийн хүсэлт татгалцсан хариу авсан байна. Өгөн бит хоёр зав чөлөөгөр нь өөр хүүхдүүдтэй дэмжлэг туслаад болох зорилгоор энэ үйл ажиллагааг ингэж хамтарч явуулдаг юм аа. Одоо бол бид нөгөө 50 гэсэн журмаар л ажиллаж байна л да. Зарим нэг хэсэг нь ингээ хаачихсан. Өнөөдөр бол овоо хөлтэй байна. Яагаад вэ гэхээр нөгөө хүүхдийн мөнгө буусан учраас тий ингэж овоо хөлтэй байна. Бус үед бол ерөөсөө бараг хөнгөө шахуу байдаг. Хүмүүс маань ард иргэд маань хамгийн гол нь гурилаа, будаагаа авах гэж зардаг болохоос бидний ингээ чихэр жимсрүү ер нь заашх нь ховор шүү дээ. Өнөөдөр бол яг нэг юм онцгой үед таасан болохоор жоохон хөдөлгөх хэрэгтэй байна. Бид нарт одоо ерөөсөө бараг орлого гэж ахын байхгүй, маш их хомсдсон. Бид нар өөрөө эргэлтэнд орж чадхаа байцсан байсан. Тэгээд харин энэ зээл маань бидэнд маш их боломжийг олгож өгч байна, тийм ээ. Бид нэр ахиухан аваад урдаа ингээд хойноо ингээд одоо нөөцлж чинь, тэгээд компаниудаа урд нь байсан үр ширээ эргүүлээд ингээд өгч чинь. Ийм боломжийг биднэрт бүрдүүлж гисэн. Тэгээд хэрв тэр боломжийг бид нар 0.3% хүүтэй зээлийг аваагүй бол өнөөдөр бид нэр ажиллах нөхцөл болцоогоор хангагдахгүй. Ажлын байрмаар хомсдсон. Энэ ч нөгөө бидний хувийн юм биш шүү дээ. Хувийн байгууллага юм. Хэрвээ бид хөрөөс өгч чадахгүй тохиолдолд хаагдах энэ журамтай. Тийм учраас энэ боломжийг бид олгоод 0.3% хүүтэй жилийн 3 жилийн хугацаатай олгож байгаа нь маш их том боломж юм а гэдгийг бид дахин хэлье. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа одоо энэ ард иргэдтэй энэ засгийн газар Монгол Улсын засгийн газараас ингэж 50 сая хүртэл жилийн 3% хүнтэй 50 сая хүртэл одоо энэ төгрөгийн зээл олгосонд одоо маш их баяртай байна. Их чинь одоо тэгээд одоо энэ цар тахалт эхлээд явж чадаагүй байгаа. Тэгээд ер нь бол энэ бараагаа одоо ингээд цааш нь энэ бизнесээ өргөжүүлээд гоо сайхны бараа мараа оруулж ирнэ гэсэн тийм бодолтой. Одоо ерөөсөө иргэдэд гардаар нь бэлэн мөнгө байхгүй шүү дээ. Тиймээс одоо энэ засгийн газрын энэ жилийн 3% хүнтэй энэ зээл болох иргэдэд одоо маш их боломж олгож байгаа гэж бодож байна. Тэгээ энэ засаг ер нь би бол юу аасан энийг сонсоод ерөөсөө бичих баримтаг хөөцөлдөөл энэ зээлийг хөөцөлдсөн. Тэгээд энийг ингээ бүтээж аваад аюух баяртай байгаа. Манайх хуваарь бизнес эрхлэлтэй гэр бүлийн бизнес эрхлэлтэй байгаа. Тэгээд ингээд тавилгын үйлдвэр ажилладаг.
дисбай автангаар гэрийн болон байшингийн тавилга үйлдвэрлэдэг. Тийм ажиллагаа явуулдаг байгаа. 3% зээлийг саяхнаас манайх үзэлтэд авсан. Тэгээд үнэхээр өдөө олсон зээл гэж бид нар бодож байна. Яг ингээд хуваарь бизнес эрхэлж байгаа энэ хүмүүст бол яг өдийд эдийн засаг айгүй хэцүү байхад 3% гэдэг чинь харьцангуй бага хөвтэй их боломжийн зээл. Тэгээд яг биднийг ингээд дэмжиж олгож байгаа энэ банкуд бас их баярлж байна бид нар. Энэ усаас ийм сайхан зээл олгож байгаа их баяртай байгаа. Үйлдвэрийнхаа нөгөө бараан материалыг татах тэрэн дээр л ашиглана да. Үйлдвэрөөр бараагаа татаж одоо нэг бараа татахыг хөцөөлсөн шүү дээ. Ажил бага болчоод бид нар тэгээд жоох зогсох байдалтай байна. Манайх ч одоо энэ Чингэлтэй дүүргийн 11 дугаар хоронд байрладаг. Одоо гудмынхаа дунд байрладаг 8 нэрийн хүнсний дэлгүүр юм байна. Тэгээ нуур хүнсний дэлгүүр гэдэг. Тэгээ сая төрөөс олгож байгаа 3% зээл, 3% хөтө зээлийг хэрэгцээтэй шаардлагатай хүмүүст нь өгж ирэхээр тэрийг хөөцөлтөд төрийн банкныхаа салбараас очиж авсан. Ордноос төрийн банктайгаа харьцаж зээл авч ирсэн учраас нэг хүндрэл бэрхшээл гаралгүйгээр зээлүүдээ аваад одоо ингээд бараа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ нөөцийг бүрдүүлээд байж байна. Банк өөрөө шийдэж байгаа учраас банкныхаа бас юуг нь дагсан л да. Барьцаа өрөнгөө тавьсан. Тэгээд барьцаа өрөнгөө яагаад бүрдүүлэх бусад материалууд бол угаасаа би байгаа байдлаа л очиж үзүүлсэн. Зураг хөрөгтэй нь үнэлгээ одоо бүх үнэлгээнүүдээ тоош ихтэй навьж өгсөн. Тэгээд судалгаа хийгдээд манай эдийн засгийн судалгаа хийгдээд тэгээд зээл олгосон. Надад бол нэг тийм хүндрэл бэрхшээл зунгааралцсан ч юм уу тийм бол байсангүй. Эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж байгаа бас нэгэн зээл бол Монгол банкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн хөтөлбөр байгаа. За өнөөдрийн байдлаар 4-р сарын 6-ны өдрийн байдлаар 1467 зээлдэгчэд 221.3 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн зээлийг олгосон байна. За үүний 945 зээл нь Улаанбаатар хотод, 522 зээл нь орон нутагт олгогдчихэв. За 1103 аж ахуй нэгж 364 иргэнд одоо репо санхүүжилт, дахин санхүүжилтийн зээл олгогдсон байна. За дахин санхүүжилтээр 1199 зээл гарсан бол шинээр 268 зээл олгогдчихэв. За энэ хүү зээлийн хөтөлбөрт нийтдээ 2204 зээлийн хүсэлт ирүүлснээс судалгаанд 390 байна. Татгалзсан 347 зээлийн хүсэлт яг зээл олгогчдод шийдвэрлсэн нь 1467 зээлдэгчдэд өнөөдрийн байдлаар репо санхүүжилтийн зээл олгогдсон байна. Эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөний хүрээнд орон сууцчлуулах хөтөлбөрийг дэмжих ипотекийн зээлийн санхүүжилтийг 2 их найд төгрөгөөр нэмэгдүүлж иргэдэд 6% хөтэ зээл олгогдож байгаа. 4-р сарын 6-ны өдрийн байдлаар ипотекийн зээлд 2609 зээлдэгч хамрагдсан байна. 195.6 тэрбум төгрөгийн орон сууцны дэмжих зээл олгогдчихэв. 714 нь орон нутагт, 1895 Улаанбаатар хотод олгогдсон байна. Дахин санхүүжилтээр 261 иргэн одоо зээл авсан бол 2348 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдчихэв. За 4-р сарын 6-ны өдрийн байдлаар 6963 зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнийг 2885 хүсэлт нь одоо судалгаанд байна. За татгалзсан 1596 зээлийн хүсэлт байгаа юм байна. Засгийн газрын эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээлэл бид та бүхэнд 7 хоног болгон хүргэж байгаа. 4-р сарын 6-ны өдрийн байдлаар зээл олголтын явцын талаарх мэдээллийг бид та бүхэнд хүргэлээ. Та бүхэн Монгол банкны 31 дугаарын утсаар зээл олголттой холбоотой санал хүсэлтийг ирүүлэх боломжтой. За мөн банкуудын колл центрт хандаж зээл олголтын явц болоод бүрдүүлэх материалын жагсаалт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм а. За мөн Монгол улсын сангийн яам Facebook хуудас эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөө гэсэн Facebook хуудасуудаар аль биесний дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.